За Алтай хотхны урд байрлах PS 5-2 төтмний 2 өрөө байрыг танилцуулж байна. За энэхүү 2 өрөө байр маань 54 м2-тай. За баруун харсан цонхтой 16 давхрын 14 давхарт нь байрлалтай ийм 2 өрөө байр байгаа. За галтгооны хувьд бол том өрөөтэйгөө нэг зохион байгуулалттай. За байрлал байршлыг нь тодруулах юм бол Алтай хотхныхоо урд талд нь ертөнцийн зүгүүдээр бол нарны гүрний баруун талд за Таван богд компани ард талд нь байрлалтай юм 2 өрөө байр байгаа. За энэхүү байрны маань давуу тал гэх юм бол шалны халаалттай шалнаасаа халдаг пар байхгүй. Тэгэхээр парк учраас айгүй цэвэрхэн харагдж байгаа. За шалны халаалттай энэхүү орон сууц маань нийтийн шугамд холбогдсон, төв шугамтай холбогдсон болохоор байрны төлбөр бол бусад орон сууц байруудаас илүү өндөр гарахгүй яг стандартынхаа дагуу төлбөрүүд гаргадаад гараа явчих байгаа. За энгийн орон сууцыг бол илүү өндөр таацтай мөн мэдээж Алтай хотхныхоо урд талд нь байрлаж байгаа болохоор Улаанбаатарын хувьд хамгийн утаа багтаа хэсэгт мань байрлаж энэ байр маань багтана. За тэгэхээр цэвэр агаарт утаагүй бүсэд өндөр давхарт баруун тишээ нар маш сайн үздэг байрлалд байршилтай 2 өрөө байрыг зааж худалдах гэж байна. За мэдээж баруун тишээгаа харсан цонхтой нар 1 цагаас хойш үзэх учраас нар бол хангалттай үзэн тийм болохоор хүүхэд хөгштэй хувьд бол Д витамины бол маш хангалтайгаар аавна нөхөж чадна. За тэгээд та бүхэнд зохион байгуулалтыг нь харуулж танилцуулъя. За одоо энэ бол том өрөө байгаа. Том өрөөнд маань залуу том болгон маань хэмжээний хувьд бол том. Тэгээ битүү шилэн вакуум эцтэй. За урд талд маань халахлах өндөр байшин байхгүй. Энэ урд талд маань Автобусник гэсэн компани байр маань байж байна. Тэгэхээр энд бол дахиад нэмээд байрлал баригдахгүй. За одоо ингээд уул харагдаж байна. За том өрөө нь тоогоо Монголын өрөө маань харагдаж байна. За ингээд нэг том цонхтой. Цонх маань хоёулаа баруун тишээгээ харсан үүд хэсэг. За ингээд ариун цэврийн өрөөний хэсэг харагдаж байна. За энэ хэсэгт болохоор шалны маань халаалтын тохиргоо удирдлагын хэсэг нэнд байдаг байгаа. За одоо бол борлуулалтын албан дээр бол байрууд маань худалдагдаад зарагдаад дууссан байгаа. Тэгээд одоо ганц энэ байр үлдсэн байна. Тэгээд энэ байрыг бол зах зээлийн аншин буюу борлуулалтын албан дээр 122 саяар зарагддаг байрыг хямдруулаад 108 саяд бэлэн өгөхөөр болсон байна. За тэгээд ирээдүйд үн цэнэ үйл алдах байршилтай давхар дээгүүр байршил болохоор тоосон цэврийн хэмжээ бол хамаагүй бага, дээр нь утаа багтай. За ерөнхийдөө 1 цагаас хойш нар үзээ явчих болохоор нар бол маш сайн үзнэ. Энэ дээр бол нар сайн үзнэ гэдэг маань Д витамин аавн дээр нь энэ байрны маань дулаан алдагдал нь багасна. Байрны төлбөр ч гэсэн хамаагүй бага гарна гэсэн үг. За барилгын чанар хийцээ болохоор төмөр бетон каркасын эзтэй буюу 80% цотхон бол юм орон сууц байгаа. За давхар бүртээ 6 айлтай 2 лифттэй гаднаа тоглоомын талбай, саксны талбайг
хийж өгсөн B1-д гаражтай. За энэ хүү байр маань байршлын хувьд Улаанбаатар хотын хан улд үүргийн 3 дугаар хороондоо багтж явдаг байгаа. За энэ хүү 3 дугаар хороонд маань улсын 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль, за улсын 4 дугаар цэцэрлэг, 28 дугаар цэцэрлэг, 41 дугаар цэцэрлэг зэрэг нь энэ хороондоо багтдаг юм байна. За тэгээд Орхон хасуу, Оном, Коосын ахлах сургууль, Шин өнөөдөр гэсэн хувийн сургуулиуд байрлалт юм байна. За худалдааны төвүүд бол энэ хавар маш их байрладаг. За Мишель Экспогоос агуулаад Номон Юнайтед, Эфес зэрэгээс агуулаад энэ хавьд бол маш олон төрлийн супермаркет дэлгүүрүүд бол байрлаж байгаа. Дээр нь Улаанбаатар хэмжээнд хамгийн олон үйлдвэрүүд байдаг байгаа. Ямар үйлдвэрүүд байдаг вэ гэхээр говь, гоёо, Битафит, бамбууш, атар өргөө, за алтай кашмир зэрэг үйлдвэрүүд маань энэ дүүрэгт маань байрлалт юм байна. Тэгэхээр гадаа бол бамбууш, атар өргөө байдаг учраас айгүй гоё үнэтэй байдаг юм лээ зарим үедээ бол өглөө орон цагтаа. За тэгээд үн цэнэ үйл алдах, байршилтай, за данданаар үзэх, сонгохтой 14 давхрын ийм сайхан 54 м2 байрыг зарнаа. За тэгээд энэ байрыг сонирхсон хүн байх юм бол 94 20 33 9 дугаарт холбогдсон энэ байртайгаар үдшил харилцах боломжтой. За баярлалаа.